Өнөөдрийн сэдэв бол аз жаргал гэж юу вэ? Az жаргал ер нь хаана байдаг юм бэ? Саяхан би нэг буддын лам аз жаргалын тухай ярьж байгааг сонссон. Тэгээ буддын шашинд бол хүний амьдрал бол өөрөө тэр тэгтээ зовлон гэж үзэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл суухын зовлонгоос явахын зовлон. Сууж агаад бүхс өвдөөд ядраад тэгээд явна. Явхаараас хөл өвдөн ядарна. Тэгээ суун. Тэгээ хөвтөн. Энэ одоо бидний хийгээд байгаа үйл хөдлөл бүх зүйлүүд маань зовлон юм байна. Тэгээ зовлонгоос зовлонгийн хооронд хүн амьдардаг юм байна. Тэгэхээр аз жаргал гэдэг зүйл байхгүй болж таарч байгаа байхгүй юу? Тэгэхээр би тухайд сонсчод нэрээ тийм байх таа гэж бодсон байхгүй юу? Тэгээ би итгэжсэн байсан. Тэгээ хэдэн өдөр бодсны дараа би юу гэж бодсон бэ гэхээр үгүй аахгүй. Бүх зүйл жаргал. Явна гэдэг чинь өөрөө бас жаргал шүү дээ. Ягаад гэвэл удаан суугаад бүхс өвдөөд ядарсан. Тэгээ босоо явахаар жаргалтай санагддаг шүү дээ. Йоо, алхах чи ийм гоё илүү. Одоо явж чаддгүй хүн хөлд орохороо явж чаддаг болохоор бас амар гоё баярлдаг. Яг тэрнтэй адилхан жаргалаас жаргалын хооронд шилжээд байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Тэгээ хүн ягаад аз жаргалгүй уйдах гүнгийг мэдрээд байна гэхээр нэг газараа хитрхэн удаан байгаад байгаа юм байна. Тэгэхээр тэрийг ангиас сэлгээд одоо ингээд явах, хөвтөх, суухтай төстэй гэсэн үг. Хөвтөл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хөвтөх нь амархан байгаа. Амархан юм шиг мөртлөө би ч хэлж өгнө. Гэхдээ хүн босхийг хүсэхгүй байгаа. Тэгэхээр аз жаргал гэдэг зүйл босоод алхахад мэдрэгдэх байдал хүмүүс бид нар босхийг хүсэхгүй байгаа. Тэгэхээр одоо бид нар ажил хийж гин, мөнгө олж гин, сургуульд явж гин гэдэг яг нэг тийм байнга хийдэг зүйл байгаа штэ, байнга хийж байгаатай адилхан. Тэр байнга хийж байгаа зүйлээ жоохон ч гэсэн өөрчлөх, өөр зүйлийг хийж үзэх, сурах, аялах, зугаалах одоо юу гэдгийг өөр юм туршиж үзэх, шинэ юм сурах гэж оролдох, шинэ ур чадрыг нэмэгдүүлэх гэх юм уу. Тэр бүхнээс аз жаргалыг мэдрэх юм гэж ойлгож байгаа. Одоо бол та нар юу гэж бодож байна? Тэгэхээр би өөрийнхөө амьдралыг 100% гэж авч үзэх юм бол 40% гэр бүлдээ анхаарлаа хандуулна, 40% ажиллаа хийж амьдралаа залгуулах орлогоо олно, 10% суралцахад зарцуулна. Одоо өөрийнхөө ур чадвар, мэдлэг, ойлголт, ухаарлуудыг суралцахад зарцуулна. Тиймдээч би ийм сургалтуудыг маш их авдаг. Одоо ганцаарчсан багш нарын зөвлөгөөнөөс авдаг, ярилцдаг, эндээсээ гаргалгаа ухаарлуудыг олж авдаг. Харин үлдсэн 10%-ийг одоо энерги нөхөхөд зарцуулах гэх юм уу? Шинэ газар үзэхэд зарцуулах. Гоё амттай хоол идэх, аялах, зугаалах, шинэ хүмүүстэй танилцах, шинэ яриа, шинэ орчинд очих гэдэг ч юм уу. Ийм байдлаар яг ингэ явах юм бол хүний амьдралын учир маш гоё болох юм санагддаг. Санагдаж байна. Яа тэгж бодсон бэ гэхээр яг энэ би ингээд бүтэн жил яачаад одоо ажиллаад амрах өдөггүй байж байгаад одоо ингээд амрах хүчтэй болоод ингээд өдрийн аялал хийж эхлэхэд яг энэ мэдрэгдэж байгаа байхгүй юу? Бидэрт яг ийм л зүйл дутаад байгаа юм байна. Зардал нь бол яг ижлэх юм. Бид нар мөнгөгүй гэж бодоод байдаг. Гэхдээ бид нар 7 хоногт нэг удаа зоолттой нэг амттай хоол авч эхнээс нөхдөйгээ уулзахад зарцуулж байгаа. Харин тэрийг болоод ингээ гоё байхлын сайхан ирээд ингээ гоё чийлрээд гоё юм бодоод энерги ингээ зарцуулээд нөхөөд ингээ байгальтайгаа холбогдоод ингээ суух нь өөрөө яг энэ амьдралын аз жаргал утга учирыг бэхжүүлж өгч байгаа юм байна гэж би ойлгоцоо. Яг л нэг тийм болсон юм шиг. Одоо юу гэж юм бэ? Гүйж байгаад ингээ суунгууд нэг амар гой санагддаг штэ. Харин сууж байгаад суухаар яадаг вэ? Них гой санагддаг штэ. Одоо жишээлбэл бас өсөж байгаа хоол идэхээр хоол ямар гой амттай байлаа. Харин цацны дараа хүн хоол өгөөгүй би идмээргүй юм гэдэг. Яг адилхан. Ажиллаж ядраад хөдөлмөрлөж яваад тэрнийхээ дараа яг энэ амралт гэдэг, энэ ингээ аялал гэдэг, энэ байгальд ирнэ гэдэг өөрөө ямар гоё юм бэ? 100% ингээ байгальд байгаа шууд
хоёр тийм wild буюу одоо ийм байгалийн амьтан бол гэж байгаа биш. Тэгэхээр аялаа хотын соёлтой танилцаад аялаа зугаалаа бүх юмыг гоё ингээд ээлжлээ солиод шилжээд явах хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм бол энэ амьдрал өөрөө аз жаргалтай болох юм шүү. Та нар юу гэж бодож байна? Та нар ч гэсэн бас бодлоо хуваалцаад коммент бичээрэй. Миний одоо яг мөрөөдөд байгаа, зориод байгаа амьдрал маань ер нь улам биелэхэд төхөөд улам л гоё болоод байгаа юм санагдаж байна. Уран бүтээлээ хийгээд одоо би өөрөө нөгөө миний одоо нэг зөвлөгөө өгдөг зүйлс дээр болохоор юм байдаг байхгүй. Яг одоо хоолоо олж идэж байгаа мэрэгчлээ ажлынхаа хувьд ажил нь өдөөсөө шууд гарч болохгүй. Тэрний хажууд одоо энэ мөрөөдөд байгаа амьдралынхаа ур чадварыг хөгжүүлээд тэгээд тэрнийгээ орлогондоо хүрчих юм бол яг тэр лугаа шилжиж болж байгаа байхгүй. Одоо удахгүй бас тэр зүйл руугаа шилжгээд төлөө ойрцсон байгаа. Тэгээд илүү гоё газрууд, илүү гоё орчинд та бүхнийгээс хамт аялуулнаа гэж хэлэх байна. За ингээ өнөөдрийн бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.